Иймэрхүү зүйл харагдаад байгаа юм л да. Тэгэхээр дарханд яг юу болоод байгаа юм бэ энэ тал дээр би бас танаас бодит хариулт авъя гэж бодсон. Дарханд юу болох вэ? Одоо ер нь үндсэндээ бол ардсан намынхны хүссэн юм болж байгаа. Хүссэн юм нь юу гэхээр бол энэ 12 оны сонгуулиос хойш ардын нам ялсан хэдэн аймагуудыг яаж иж эрх мэдлийг болоож авах уу гэдэг ийм ил талд үйл ажиллагаа явуулсаар байж гал тэр зорилгонд бол хүрчээ шүү дээ. Энэ нь бол эргээд орон нутгийг өнөөдрийн энэ төр засгийн одоо хямралтай байдал руу төлөвч гатаа адил орон нутгийн төвшөнд эргээд энэ улс төрийн айхтар талцал, энэ хэрүүл маргаан тэгээд энэ одоо ард түмний бухимдлыг дэд зэгтэн хүрсэн имийг өөрсдөө ирэх хэрэгчэд өдөөж өгч шүү дээ. Энэ ийм л юм болж байна. Тэгээ энэнийг бол одоо би юугаар тайлбарлах вэ? Ер нь энэ улс төр дотор бол одоо бүр бүдүүлгээр хэлэх юм бол энэ янхандаг хүмүүсүүд. Одоо ингэж бие үнэлдэг гэх юм те. Ингээд одоо ил далд гарч хоёр нүур гаргаж ингэж явдаг. Энэ нэг юмыг улс төрийн хүрээний дотроо ер нь аль ч нам, ардын нам ч бай, арлсан нам ч бай, хувьсгалт нам ч бай, юу ч бай. Энэ нэг юмыг бид нар нэг талд нь гаргаж зэгслэхгүй бол энэ нам дамжиж ингэж өөрсдөө үзэл бодлоо худалдаж явдаг энэ хэсэг үйл хүмүүсч нь бол намаараа тоглодог. Энэ нэргээ төрийн хямрал, төрийн ажлын одоо саад гацаа болдог. Энэ талцал эргээд одоо нөгөө өшөө хорсол бий болгодог. Ийм заваа юм руу явж шít. Энэ үнээс бид нар сургамж авах хэрэгтэй л гэж бодож байна. Дарханд бол хууль зөрчсөн. Монгол Улсын ерөнхий сайд би 3 удаа хэлсэн утсаар засаг даргаыг, иргэдийн хурлын даргаыг авах бол асуудалгүй. Ав. Тэр дээдрэнгүү одоо манай намаас 10 хүн одоо та нарт өгөө саналаа өгье. Энийг өгье гэж байгаа тохиолдолд ав. Ганцхан хуулийн хүрээнд турлын хийгээд бүх юм нь хуулийн дагуу аваач л гэдэг шаардлага тавьж байгаа. Гэтэл бол ерөөсөө тийм байхгүй. Хаалга үүдийн та нар телевизээр харсан бах. Бүр алхахтай, дорцоовтой давхиж ороод, цойд цуургыг хэмэх цохиж ороод би энэ 30-аад жил үнэхээр одоо ингээд энэ төрийн байгууллагад ажиллахдаа би ингэж төрийн тамга тэмдгийг босромгаар авч хэлсэн ийм зүйлийг би хараагүй. Тэрэндээ би их бухимдчих. Ийм буруу жишг тогтчихгүй гэхээс би төрийн хүний хувьд үнэхээр эмзэглэж байгаа. Тийм учраас би хэвлэлийн баг хурлыг хийж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Яг төрийн хүний хувьд илэрхийлсэн. Ингэж болохгүй шүү дээ. Ер нь өгдөг авдаг ёстой юмыг номоор нь авчаа гэж. Насанбатар өнөөдөр Солонгосоос өчтөр ороо ирээд өнөөдөр өглөө утсан юм байна л да. Тамга тэмдэглээ өгчөөхөө. Өдөр судраа үзээрэй. Одоо нэгэнт ерөнхий сайдын захирамж гарсан л гэсэн. Монгол хүн байна да чи өдөр судраа үзээрэй. Би нэг тамга тэмдэглээ хүлээдэг чинь. Чиний өрөөнд алин хэзээ чамаа хүлээгээд ороос утсан авцсан гэж ингэж байгаа. Тийм жудагтай л одоо хүмүүсүүдийг өнөөдөр бид нэр одоо төр ээлд авч шít. Тэр тэрэнгүү өгнө шít. Ерөнхий сайд шийдвэрээ гаргацсан тохиолдолд бол тэр хүн албаны ажиллаар нэг яваад ирэхийн хооронд нэг өдөр хоёр өдөр хүлээх бол одоо байх л асуудал шít. Тэгээд нэг ном дүрмийн дагуу Монгол хүн чинь нэг синхэр хадагтай тэр нэг хадагтай тамгаа хүлээлгээд өгчдөг ийм уламжлалтай шít. Тэр дундаа манайханд бол тийм жудаг бий. Ягаад гэвэл нэгэнт хууль бус ч гэсэн ерөнхий сайдын шийдвэр гарсан бол би төрийн ажил хийж байгаа хүмүүс одоо хэрэгжүүлэх л үүрэгтэй шүү дээ. Өшөө яах юм? Урамч харуулт гэдэг бол өөрөө одоо улс орны сүрхүү, оршихуу гэдэг хамгийн том зүйл гэдэг бид нар одоо түүхэндээ мэдэж ирнэ. Чингис хаанаас доош одоо өнөөдрийг хүртэл ямар урамч харуулт байсан тэднийг бид бүгд мэдэн түүхрээд амжуул. Өнөөдрийн улс төрийн хувьд бол зөвхөн энэ их хурл дотор урвалтууд явагддаг байсан. Гэтэл өнөөдөр орон нутагт бүр 10-ын 10-аа урвдаг болсон ба шүү дээ. Энэ юу хэлж байгаа юм бэ? Энийг яаж зогсоох вэ? Энэ урвалт цаашдаа ингээл байгаад байх юм бол Монгол ор хязгаарч босохгүй байна гэдэг ийм айдсан. Би бол чамтай санал нэг байна. Би бол энийг ерөөсөө одоо хуулиар юм уу ямар нэг юмар зөксөлж өгөх ёстой л гэж ойлгож байна. Барих ёстой юм. Барих ёстой. Тэгэхгүй бол эн чинь зүгээр одоо засаг дарга өөртөө таалагдахгүй бол иргэдийн хурлын дарга өөртөө таалагдахгүй бол хэсэг бүлэг хүн нийлж хагаад айл намын эвсэл холбоо байх нь хамаа авахгүй нөгөө хүмүүсүүдээ ингээд хүчээр хууль бусаар хурал хийгээд унгаачдаг. Тэрийн ерөнхий сайд засгийн газар нь дэмжичдэг. Тэгээд тэр нь тамга тэмдгийг булаагаад авчдаг. Ийм шиг тогтож шүү дээ. Тэгэхээр энүүнийг ер нь зүгээр одоо улсын их хурлын гишүүд бид нар энэ нам бүлэг дээр маш сайн ярьж ээж цаашдаа ийм үзэгдэл гаргахгүй байх хууль эрх зүйн орчийг бий болгож өгөх хэрэгтэй юм байна л гэж би бол хөвдө хардсан байна. Тэгэж бодож байна. Намуудын тухай хууль, улс төрийн намуудын тухай, сонгуулийн тухай. Сонгуулийн тухай хуулинд энийг бүр одоо хуульч. Одоо өөрөөр хэлэх юм бол ардын намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж одоо өрсөлдөж гарч ирсэн ажил намууд орчдөг. Тэгэхээр чин тэр ард түмэн чин тэр хүнийг ардын намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж одоо тэр хүний чинь итгэж сонгосон шүү дээ. Тийм болохоор бол энэ бол нөгөө тал руугаа ороод ингэ явдаг. Одоо чөлөөтэй байж бол манай нэг юм чөлөөт нэг юм. Гэхдээ энэ бол арай л биш ээ. Арай л энэ бол бас арайч одоо эрх чөлөө гэдгийг бас ингэж дураараа шийдэлж болохгүй хэл да. Энд чинь эргээд төрдөө их хортой байна шүү дээ. Яг үнэ хэлэхэд. 10-ын 10-аа урвна гэдэг чинь одоо бас ладгийн
Тийм л зөвлөж байна. А ер нь урагш нарын цаана бол мэдээч хувийн эрх ашиг бол байгаа тийм ээ. Ер нь ямар ч одоо үеийн урагш нарын цаана бол нэлээд том яс гордсон ч юм уу эсвэл нэг таваарам цаасна ч юм асуудал байдаг л байх л та. Энэ уралтыг ер нь та аль талаас нь хараад байна. Гэхдээ одооний энэ залуучуудын арийн шинг би одоо их гайхаад байгаа юм. Манай энэ 10 дотор бол үндсэндээ бараг ажил албан тушаалгүй хүн байхгүй. Бүгдөө л одоо нам ялаад намынхаа хувьд нөгөө бялуу гэд нэрлэдэг бол одоо боломжтой тэр цөөхөн олддог бялуунуудыг авцсан л хүмүүсүүд. Тэгэхээр би эднийг бол ерөөсөө одоо эсвэл хорсол байна уу да. Одоо засаг даргын одоо Насанбат гэдэг хүн болцсон, Иргэдийн хурлын даргын Цэнцэрэг гэдэг болсон. Эднэртэй хорсоод одоо ингээд байна уу? Эсвэл цааталт нь өөр одоо мөнгө ямар нэг юмны одоо эрх ашиг байна уу да. Ийм хоёр талаас нь л би харж байгаа. Тэгэхээр ер нь энэ залуучуудад хандаж хэлэхэд бол үзэл бодол, ёс зүй, жудаг гэдэг мөнгө төгрөг юугаар ч үнэлж болохгүй хүнд байдаг энэ үнд зүйлсүүдийг хайрлаж яваарай л гэж одоо би залуучуудад заахыг хүсэж байна. Ягаад гэвэл энэ хүний жудаг, ёс зүй, үзэл бодол гэдэг юм бол үргэлжийн мөнгөн дээр дэвсэж явах хэрэгтэй. Үргэлжийн мөнгөн дээр дэвсэж явах хэрэгтэй тэжээл болох хэрэгтэй зүйл. Тий, үхэн мөхтөл одоо энэ. Тэгээд энэ сайхан залуучууд өнөөдөр манай энэ эдэн залуучуудыг ингээд бодоход бол одоо 30 гаруй насны залуучууд гэдээ бодоход ахаа цааталт нь бүхэл бүтэн 30 жилийн амьдрал байна шүү дээ. Тэгэхэд өнөөдөр ингээд олон түмний дотор нэр хүндээ алдаад ингэнэ гэдэг бол миний ойлгож байгаагаар бол юу мөнгө төгрөг вэ? Юу одоо эд хөрөнгө вэ? Юу албан тушаал вэ? Хүн чинь бас нэг амьд явах хугацаанд нэртэй төртөө явах л ёстой юм шүү дээ. Би тэгж л бод. Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах одоо тал дээр гишүүд хариуцлага зураад эхэлсэн байна. Одоогийн байдлаар 9 болчихсон байна гэсэн чинь хамгийн сүүл та Твиттерээр одоо зурна гэдэг юм мэдэгдээд 10 болж байгаа юм шиг байна. Гэхдээ та бол бид гэж хэлсэн байлээ л. Энэ тал дээр бас танаас хариулт. Тэгэхээр би улаасаа өчигдөр ч гэсэн би нэг сонь дээрсэн. Бид гэдэг нь бол одоо би нэг худлаа сүржигнээл би намынхныгаа урайлан дуудаад авчираад 10 хүн зурулчин шийд юм уу? Тийм сүржийн худлаа юм бол би ярихгүй. Тэгэхдээ энэ намрын чуулгын эхлэхээр би бүлэгдэрвэл энэ ерөнхий сайдын асуудлыг би ярина. Яг бодит амьдрал дээр нь энэ хүн яагаад ерөнхий сайд байх одоо ёс зүйн хувьд энэ чадварын хувьд тий энэ хүний одоо өөрийнх нь үнэхээр одоо чадамж хүрэхгүй байгаа талаар нь хууль зөрчиж байгаа талаар нь би бүлэг дээрээ танилцуул. Ингэж хуулийг уландаа гიშгэж байна. Энэ хүн ингэж худлаа ярьж байна. Энэ хүн ажиллах чадамж алгаа. Орон нутгийн төвшөнд орон нутгийнхаа ажлыг дэмжиж төрийнх нь ажлын хувьд дэмжиж дээш нь гаргаад ирээ гэдэг бодол энэ хүний толгой дотор орж ирэхгүй. Яавал энэ төрийг намтай энэ төрийнх нь намтай энэ ажлыг бүснүүлж чухал гэдэг одоо энэ юмыг өртөл болгож байгаа ийм ерөнхий сайд яаж алж чадах юм бэ? Өнөөдөр Монголд бол уг нь таалцал, хаагарал энэ юм хэрэггүй байна. Маш хэцүү байна шүү дээ. Үнэхээр эдийн засаг нь өөрөө асар хүнд байна. Ерөөсөө шийдвэр гаргаж чадахгүй байна. Тэгэхээр чинь одоо тэртээ тэрэнгүй шийдвэр гаргах чадамжгүй ийм ерөнхий сайдыг байлгасанд орвол үгүй ядахтаа арилс намынх нэг дэг журам тогтоочхоор энэ нэг алдсан эдийн засгийнхаа одоо энэ гол бодлогын алдаануудаа нэг зөв чиглэлд нь гаргачихаар тийм зүйлийг хийчихээр ийм ерөнхий сайд эдний дотор байгаа шүү дээ. Тэднийг гаргаж ирээд тавьчаасаа гэж бодож би одоо бодож байгаагийн хувьд бол одоо би ерөнхий сайдыг огцруулахад гаргаж зурна гэж хэлж байгаа юм л да. Хамгийн гол шалтгаан нь би 3 удаа анхааруулсан. Засаг дарга, иргэдийн хурлын дарга аваа. Хуулийнхын дагуу хурлын хийлгээд аваа. Битгий энэ тамга тэмдэг үе таалгыг хэмхэлж ингэж аваад энэ чинь ард түмний асар их дургүйслийг хөргөж чинь гэж би утаатаар хэлсэн. Бүр хамгийн сүүлд нь хурлын даргын хөрөөг ахаад ивдэж яах гэхтэн шүн би утасдаж хэлсэн. Гэхдээ дахиад ивдэж яах гэж ингэж болох юм уу ерөнхий сайдаа. Энд чи одоо ямар ёс зүй вэ? Тэртээ тэрнгүү нэгэнт одоо хурлын шийдвэргээд шийдвэрийн хүчин төгөлдргээд та нар үзэж байгаа бол өгдөг авдаг ном дүрмээр л өгнө шүү дээ гэхэд л одоо ийм үйлдэл хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөнхий сайд чинь өөрөө бол үндсэндээ зүгээр л нэг сайхан хөндий толгой явж шít. Ямар ч залуургүй. Зүгээр өсөө дуртай юмаа ярьдаг. Маргааш нь нөгөө бүх юм намын даргаас нь эхлээд бүгдийг буц цогчдөг. Тэрнийхээ эсрэг нэг шүглэж чаддаггүй. Аймхай хүн юмудаа л гэж бодоод байгаа. Хулчгаар байна. Би эхлээд ерөнхий сайд дээр сонгогдоод гараад ирснийхэн дараачаар амар зоригтой гой ажлууд хийнэ гэхэд нь би хэлжсэн. Дэмжинэ энэ ажлуудаа хийгээрэй. Тэр 5 толгоогоо явуулаарай, оюу толгоогоо явуулаарай, ноён уулаа явуулаарай. Тэгээд өшөө бас энэ хувийн хвшлийнхнийгээ сайн дэмжиж ажиллаарай. Бүх юмар нь дэмжиж. Хаав нь хэлсэн юмнаас нь хэрэгцээ нэг ч байхгүй. Тэр өдөртөхөд зориг гэдэг юм бас ихээхэн үүрэг үүсгэндэ тийм ээ. Зориг хэрэгтэй. Ялангуяа энэ төрийн одоо яг энэ шийдвэрлэх албан тушаал дээр байгаа хүмүүсд бол өөрийн бодол одоо яг энэ хийж авч хэрэгжүүлэх чигээ арга хэмжээгээ хэрвээ зүйл гэж бодож байвал шийдвэрээ гаргаж чаддаг тийм зоригтой байх ёстой. Тэгээд тэр зөв шийдэл хэрвээ үнэхээр одоо гараад ирэх юм бол эргээл ард түмний амьдрал тусдаагаар ирэх гэхэд
ямар ч үед түүхэн цаг үе тэр хүний юмыг үнэлнэ шүү дээ. Өнөөдөр оюу толгойн гэрээнд гарын өсөх сурсан гэд бид нар хар мянган одоо тэр нэг 3 сайтыг шүүмжилж орилж бараг л эдсэн уусан зөндөөл юм болсон шүү дээ. Гэхдээ оюу толгойн гэрээнд гарын өсөх сурсаар Монгол орн яасан? Хоцсон шүү дээ. Яг зарчмын том утгаар ярих юм бол хоцсон шүү дээ. Харин сая энэ Дубайд хийсэн юм чинь буцаагаад юу болгочул гэдэг эрхэлзээ төрүүлж шүү дээ. Арсан нам төр барьж ах цөөхөн хэдэн удаа л дээ. Энэ удаанд бол угаасаа арсан одоо засгийн газар олон солигдох нь бол угаасаа байдаг л ийм зүйл. Энэ удаа мөн яг түүх тавтагдаад 3 дахь солигдсон одоо 4 дахь нь яригдаж шүү дээ. Гэтэл сонгуул болоход нэг жил хүрэхтэй гүртэй хугацаа үлдсэн байдаг. Өнөөдрийн нэг муу хоосон толгойтой засгийн газартайгаа явсараагаад сонгуультайгаа залгсан дээр юм уу? Эсвэл бушуухан өнөөдөр сольж яваад сонгуультайгаа уулзсан дээр аль нь илүү хожоод яард юм таны харж байгаа улс төрчин. Миний харж байгаагаар бол ерөөсөө ард түмэд одоо улсын их хурл өтөр төргөн тарах хэрэгтэй. Улсын их хурл өтөр төргөн дахин сонгуул явуулаад шинээр энэ их хурл парламент энэ засгийн газрыг шинээр цоо шинээр бүрдүүлэх хэрэгтэй. Ингэжээж энэ чадамжтай засгийн газар гаргаж ирэхгүй бол чадамжтай их хурл гаргаж ирэхгүй бол энэ ч одоо ингээд нэг юм ерөөсөө хаханд орсон тарваг гэдэг шиг ерөөсөө хаашаагаа шөдөлж чаддгүй. Нэг нь нэгийгээ юм хийнэхээр урдаас нь одоо ингээд басамжлаа сууж идэг. Ноён уулын гэрээ одоо цааш нь ашиглах гэрээ улсын их хурл дээр унлаа гэхэд их хурлын даргын хэлжээс үгийг сонсоо үстэй. Хогч нь засгийн газрынхан гэж. Ард түмний хогч нь гэж. Төслөө хамгаалж чадаагүй гэж. Төслөө хамгаалж чадаагүй гэж. Бид нар нэг хэдэн хүн тэрийг дэмжиж гарын өсгөл урсан чинь нэг баахан жагсагч нар хаа байна нөгөө нэг их орноос зайлгээл бидний нэр зургийг барьсан хөөгөлсэн. Өнөөдөр одоо ноён уулыг ухаад төвөөж байгаа тэн дээр очиод одоо та нар их орноосоо зайлгээ тэмцэж байгаа хин бэ? Ерөөсөө эн чинь цааталтаа бид нар ямар ч одоо төрийн жолоодлого алга байна шүү дээ. Ямар ч ерөөсөө одоо ийм ажиллах механизмаа бид нар зөв болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хурд тарах ямар гарцууд байна. За жишээ нь яах хэвээр одоо. Ерөөсөө л улс төрийн одоо энэ гол хөвчин ардын нам арсан хоёр зогцол их хурлаа тарыг шийдвэрээ гаргаад тарчих хэвээр. Зориг нэг удаа зориг гаргаад тэгээд дахин сонгуулаа явуулчих. Ерөөсөө маш богино хугацаанд дахин сонгуулаа явуулчих. Тэгэл одоо шинээр гарч ирсэн их хурл засгийн газар энэ парламентаа сайхан тогтоо байгуулж аваад тэгэл ер нь одоо бол шинээр гарч ирсэн энэ одоо энэ ээлжид сонгуулж болдог бай, ээлжид сонгуулж болдог бай, шинээр гарч ирсэн засгийн газар энэ төр их улсын их хурл бол маш хатуу бодлого ойлгох хэрэгтэй. Маш хатуу бодлого. Үнэхээр энэ сахилга хариуцлага гэдэг юмыг дээд зэгтэн тавьж ийж хуулийг чандлан мөрддөг байж ийж хууль хяналтын байгууллагыг жинхэнэ утгаар нь тэр ажлыг хийлэгдэг болгож ийж өнөөдрийн нийгмийн бухимдал энэ балиар заваа юмнаас сална. Тэгэхгүйгээр бол өнөөдөр бид хэцүү хууль хяналтын байгууллагуудыг нэг талд нь ингээд улс төрчид улс төрийн намыг дагдаг болгочихлоо. Дотор талд нь ингээд нам хоорондоо дамжиж ингэж бие биенийг үгсэж унгааж одоо муурлгоно шиг тоглодог болчихлоо. Энэ эдийн засаг гэдэг юм чинь ямар ч олоодлогогүй болчлоо. Одоо ер нь эдийн засгийг өөдөн сэргээх сэхэх талаар ерөөсөө ямар ч бодиттой бодож байгаа юм алга ба штэ эднэр. Хийх гэж байгаа алхам ч алга ба штэ. Тэр эдийн засгийн талаар гоё үгдүүлэх байл удлаа. Дуурж байгаа болгоно л эдийн засаг бол байхгүй. Цаашдаа одоо бүр энэ улс орон байхгүй юу дээр бүр ярьдаг болсон. Монголчууд улам их өвднө гэж нэг сайхан дарга нь ярьсан байна. Ер нь эдийн засгийг ингээд хараад үзэхээр эдийн засаг одоо манай гадаадын одоо хөрөнгө оруулагч нар эдгээр хоорондоо хуйлтай холбоотой байна л да. Одоо өнөөдөр бол эдийн засаг унсан гадны хөрөнгө оруулагч байхгүй болсон. За мөн өнөөдөр саяхныг хүртэл бол гадны хөрөнгө оруулагч манаараа гомн талтай байлаа. Өнөөдрийн дүүмэнд бол одоо бүгд байхгүй. Цаашдаа дахиад хэдэн жил байхгүй. Энийг яаж сайжруулах вэ? Ер нь эдийн засгийг та юм яаж харж байна? Эдийн засгийг яах вэ одоо? Эдийн засаг үнэндээ амаргүй байна шүү дээ. Зүгээр би бол ярьцлага өгтөө хэлдэг юм л та. Би одоо жишээлх юм бол энэ улс орны эдийн засгийг жишээлх юм бол одоо их зөв зүйтэй замд нь оруулахаар хэмжээний тим одоо том бодлогын тим одоо аймаар одоо өндөр боловсралтай тим эдийн засгч бол би биш. Тэгэхдээ миний ажил амьдралаараа туулаад ирсэн одоо энэ ажил амьдралынхаа туршлагаас харахад бол биднэрт ерөөсөө хатуу бодлого л өгүүлэх гэж байна. Сайн муу энэ их хурл дотор чинь олон зүйлийг үзсэн боловсралтай ажлын туршлагатай олон эдийн засгч нар байна. Яг энэ хамтарсан засгийн газар байгуулж хахад инкол даргын өрөөнд ороод улсын их хурлын дарга инкол даргын өрөөнд ороод сайхан бэлэг зогсож байсан. Сайхан бэлэг байсан, инкол дарга байсан. Тэгээд одоо Хөрөл Баатар, Инк Хамглан, Чойжил Сүрэн, би өшөөч нь хэн байлаа. Ингээд хідэн хүн ороод яг ингээд цагаан самбарыг тавьж байгаа зурж одоо ингээд 2008 онд бид нар ийм байдлаар хямралаас гарсан. Яг энэ схемээр явъя. Гэт ингээд бүх юмаа ингээд алдаагаазаас төсвийн алдагдлаа ингээ одоо төсвийн доктортой байдлын хуулийн тусгай шаардлагуудаа ингэж хангая, ингэж ажиллая гэдэг чин сэтгэлийнхээ үгийг бид нар хэлсэн. Одоо яг ингэж явахгүй бол Монгол оны эцэс рүү баларна шүү. Гадаад төлбөр тооцоогоо хийж чадхаа байна. Цалин хөлсөө тавьж чадхаа байна. Валютын ханш чинь
тэнгэр рүү явнаа. Ийм байж болохгүй гэхэд бол хүлээж аваагүй. Хүлээж аваагүй. Яагаад энэ хүнд байдал руу орно гэдгийг одоо мэддэггүй одоо мань мэдгийг голдог байж болно. Тэр барууны оронд онлын үдчихсэн одоо Хөрөлбаатар инк амлан шид юм уу энэ одоо бас боловсралтай тэгээд өмнө нь ажиллаж исэн туршлагатай хүмүүсүүд хилээд байхад хүлээж авдаг юм бэ гэдэг сонирн байхгүй. Бид нар энэ улс орны чинь бол одоо ардын нам гэдэг юмыг бодож ардсан намыг одоо муухай байлгах гэж энэ улс орныг сөнөөх гэж энэ их хурал дээр гарч ирээгүй шүү дээ. Бид нар энэ улс орны чинь жоохон өөдтэйхэн байлгая, өнгөтэйхэн байлгая, зүв явуулъя гэдэг бодлоор орж ирсэн. Тэр л бодлоо бид нар бол хэлсэн харамсалтай. Тийм ч үүрэгтэй. Өнөөдөр харамсалтай нь бол бүх юм яг бидний хэлсний дагуу одоо ингээд энэ эдийн засгийн уналт өргөжлээд явж байна. Тэгэхээр одоо биднэрт бол ер нь одоо харж байгаагаас бид нар валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Миний харж байгаагаар доор хаяж валютын сангийн хөтөлбөрт хамрагдах юм бол бид нар энэ нэг зах цамбраагүй болчихсон төсвөө танах, төсвөө нэг эмх зэгсэнд нь оруулах нөхцөл бүрдэнэ. Банк санхүүгийнхээ байгууллагуудыг нэг ерөнхийд нь ямар хуу хантай байна уу гэд ямар бодлого баримтлах уу гэдгийг тодорхойлуулах энэ нэг боломж нь бүрдэнэ. Ингээд эдийн засаг чинь ямар ч байсан тодорхой төвшөнд одоо хууль дүрмийнхээ хүрээнд дэг журмандаа орох нэ гэдэг, зүв болгох нэ гэдэг гадаад мессежийг гадна талын хөрөнгө оруулагчдад өгөх анхны нөхцөл нь болоод бүрдэх ёстой юм. Ингэжээж бид нар энэ эдийн засгийн хямрал гэдэг юмнаас гарах тухай асуудлаа одоо ярихгүй бол хямарсан хямраагүй гэж одоо маргасаар байжгаад хямралыг өөрөөсөө үнэндээ туйлд нь хүргэж штт. Одоо оны төгсөл рүү бол хүндрэх л баг. Энэ жил бол бидний авсан мэдээлэлээр 900 орчим сая долларын гадаад төлбөр тооцоо Монгол улс хийх ёстой. Хувь хувьсгал нийлээд. Одоо оны төгсөл рүү энийг хийж чадахгүй юу? Тэгээд ингээд эхлэхэр чинь юу болох вэ? Улс төрийн албан тушаалтангийн цалин 30%-аар цөөрүүлээд эдийн засгаа сайжруулах гэж юм шүү. Одоо яхав тэр тэгж тийм санал асуулга гэж л одоо хасгалтай хамаалал одоо бидний хувьд бол яг үнэ хэлэхэд би бол хэлдэг. Одоо нэг сая гаруй төгрөгийн цалин бол их хурлын гишүүний одоо цалингийн хувьд бага л цалин. Сая гаруй төгрөг. Гар дараа нэг сая орчим төгрөг аавна гэдэг бага цалин. Тэгвэл улс их оронд шаардлагатай гэж байгаа бол бид нэр багч гисэн одоо хас. Тэгвэл энэ бол зүгээр л бас нэг шоу байхгүй. Одоо нэг улс төрийн албан тушаалчдын энэ ч ерөөс ард түмэн чи энийг бол амар дуртай хүлээж авна шүү дээ. Ягаад гэвэл одоо энэ дарга нар гэдэг чинь амар өндөр цалинтай ерөөсөө одоо нэг ийм хүмүүсүүд эдрийн цалин гэлэн 30% хасчвал болно гэж одоо нэг л шоу хийж шít. Тэгэд энийг хас. Тэгээд энэ төсвийн одоо нэмэгдсэн зардлуудаа энэ эмх замбраагүй нэмэгдсэн орон тоогоо одоо ялангуяа энэ агентлаг энтергээд энэ бүтц танхайсан газруудын энэ том машин тэрэг гээд үнэхээр энэ зардал дээр бол анхаарах асар олон зүйл. Орлогын ихээр баяждаггүй, зарлагын багаар баяждаг гэж монголчууд бүр эртнээс нэг юм өгөхтэй тийм ээ. Тэгэхээр энэ зарлагыг л жоохон танаад өгч хэрэгтэй юм шиг байна. Ерөөсөө л одоо зарлаа танах хэрэгтэй. Эхнээсээ төсвийн тодтоглоо алин эрт хий гэж шаардсан. Төсвийн тодтоглоо эрт хийсэн бол бас олон бизнесмэнүүд хохирохгүй байхгүй юу? Яагаад гэвэл өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалт гэдэг чинь бол нэг осондоо хувийн хвшлийг нэг төрөөс дэмжиж байгаа нэг хэлбэр. Баахан ажил хийнэгээд тендер зарлаад баахан хүнээр ажил эхлүүлээд зээлх байхуулаад ажил эхлүүлсэн хойно төсвийн тодтогл хийгээд баахан имийг цар цагаа зогсоогоод тасаад хайдаг. Албан хийг гарч ирээл авилгасан төсвийг одоо бараг авилгачдын олж санхүүжүүлнэгээд баахан явж исэн объектуудыг зогсоогоод ямар хохирол өнөөдөр Монгол амсаж байна. Яг тэрнээсээ сургамж авалгүй одоо энэ үнийг ахад автах гэж шít. Одоо төсвийн тодтогл хийж баахан л санхүүжилтнэрийг зогсоо шít. Тэгээд чинь яах вэ? Нөгөө компаниуд чинь ажилчдын цалингүй болно. Компаниудад төлдөг байхгүй дампуурж шít. Олон жижиг дунд бизнесүүд бүхэлдээ дампуурж шít. Жижиг дунд бизнесүүд бүхэлдээ дампуурж шít. Энийг одоо энэ төр засгийн хоёр нүдэрээ хараад чихээрээ сонсч ил баймаар юм. Олон хүн үнэхээр одоо энэ төр засгийн бодлого биш гэдгийг шүүмжилж яхад эдгээр алдаага засах талаар нэг ч алхам хийхгүй байгаа нь хамгийн аюул ба шүү дээ. Одоо эдгээр ярьж байгаа нэг зүйл мах дахиад мах гэдэг нэг юм зүйл ярьлаа. Малынхаа махыг ярьж байгаа болов шүү. Одоо энэ хятад Орос хоёр бол ингээл ээжлээ цоол яваад байсан. Бодвол энэ хоёр хөршөөс нэг мах авах тухай л нэг ярьсан юм шүү гай. Тэгэл одоо мах гэлэрээс ингээл баахан юм орилоод болоод. Тэгвэл энэ мах гэдэг дээр тэр Жансан нуруугаа нэг үгийг нэг бас нэг санахад монголчууд илүүдэхгүй л Жансан нуруугаа хэлсэн байсан шүү дээ. Мах гаргаж болно бид нар те. Тэгвэл манай мах юу гэсэн мэлээ Жансан нурууч Монголын малыг бодож шилжүүлснээр тооцоод нэг хүрийгээр хамгийн ихээр 200 кг мах гаргана гэж тооцоод манай нийт мал бол хятадын 8 өдрийн билүү хоол шүү гэж. Тэгэхээр эн чинь бол бас мах гэдэг чинь бол бидний хувьд бас яг стратегийн зориулттай бидний валют олох их усүр мөн үү гэвэл бас бодох л асуудал байхгүй. Энэ малчид гэдэг байгаа энэ эдийн засгийн хямралыг хамгийн хүнд үед монголчуудыг авардаг юм чинь энэ мал аж ах бай.
хэдэн малтай малчт маа нэг ямар ч байсан нэг махаар тасалжилдгүй ингээд нэг явуулдаг нөгөө мах идэх дуртай Монголын ард түмний чинь. Гэтэл бид нар чинь мөнгөнд дулаараад хамаг малаа ингээд өгөөд аваад ирвэл буцаагаад өсгөж ирэхэд бол бас цаг хугацаа шаардлагатай болно. Тэгээд өнөөдөр нөгөө махны үн чинь магнаг болно гэдэг шиг яваад их юм бол энэ ядуу буруу амьдралтай өсгөж чинь яах вэ гэхээр ерөөсөө бүх юмд л бодлого хэрэгтэй байна. Тэрнээс зүгээр одоо нэг юм сонсоол хошуурал мах гаргаад одоо ингээд ирсэн зүгээр хийсгээд өгнө олиотыг ерөөсөө нисгээд оруулаад ирнэ. Одоо ч ерөөсөө нэг тийм л юм ярьдаг болсон шүү дээ. Нөгөө нэг энэ тэнд очиж нэг одоо том орнуудад айлчилдаг болсон манай энэ төрийн томшууч. Тэгээд очихоор бол нэг баахан л одоо нэг үл гүйцэлдэх үлгэр ярьдаг. Тэгээд ч одоо төсөл иржүүл ингэж хүн талын зам, ямар хоргоны зам, юу ч үлэрсэн ингээл баах юм. Хаав энэ төр хэрэгцсэн юм нэг ч байхгүй. Өнөөдөр бидэрт чихэн дээр чинь цэцэг ургуулна гэхээр сайхан имийг энэ том хуршууд хэлж ил байна. Бидний гадаад бодлого одоо ингээд их хурлын энэ дээрээс их хурлын дарга 5 толгойн төслийг явуулах юм бол энэ засгийн газрыг огцруулна гэж орилоод улаан цагаан хөрөнгө оруулагчтай хөөгөө тууж байгаа газар руу юм орж ирэх үү? Энэ орж ирэх үү? Бид нар энэ нүүрс гэдэг имийг би гайхаад байдаг байхгүй. Өшөө хайш нь өгөх гэдэг. Хинд өгөх гэж. Хинд өгөх юм. Одоо манайх нүүрс, төмрийн өдөр, зэсийн баяжмал, за одоо нэг ноос ноолуураар шир. Хин авчин бидрээс зөвхөн хятад авчих шүү дээ. Тэгээд энэ хятад гэдэг гүрэнтэйгээ хятадын тэр том компанийг оруулж ирээд энэ нэг нүүрсээ нэг угаамар болоод тэгээд бас нэг арай жоохон хэдэн доллар илүү өгөөд тэр үр ашиг нь монголчууд хүртээд явж исэн бол өнөөдөр бид нар бас нэг арай өөр өнцгөр харагдаж яхал байсан л та. Харамсалтай нь өнөөдөр бүх юмыг чагтлан зогсоож шít. Их хурл одоо бол үнэхээр одоо баг санаатаагаар энэ засгийн ажлыг бий бол боомлж юм л гэж харж байгаа. Тэгэд бол засгийн газрын тэргүүн юу ч хийж чадахгүй шít. Юу ч хэлж чадахгүй шít. Зүгээр л ерөөсөн зүгээр нэг жоохон хүүхэд аавд загнуулж байгаа. Огцорхон гэхээс ухаалтлаа айж ийм. Огцорчих нь гэхээс ухаалтай. Засгийн газрыг огцруулна гэхээр урд өдөр нь телевизээр олон түмэнд баахан зарлцсан юмнуудаа юуг нь хийж чадахгүй шít. Тэгэхээр алуун тушаалдаа үхвэтлээ хайртай байгаа байхгүй юу? Ард түмний хайрлаад тэр гэрээнүүдээ хийчихэд огцорчход бол сайхан билег бол өнөөдөр жинхэнэ магнаг болно шүү дээ. Баатар болно шүү дээ. 2016 он бол бидний үед монголчуудын үед бүр хэцүү жил. Яагаад ингэж хэлж байгаа нэхэр нөгөөд нэг айхтар их үрийг төлж эхэллээ шүү дээ. Тэр мөнгө одоогор бидэнд байхгүй. Одоо би хэллээ шүү дээ. Сая энэ жил 900. Сая. Иргэжил 1.6 орчим тэрбум доллар. Тэрийн дараагийн жил 2 тэрбум доллар төлнө. Монгол нэг аль нь ч байхгүй. Одоо өөр зээл бүх юм. Өнөөдөр эдийн засгийн ерөнхий байдлыг аваад үзэх юм бол улсын төсөв одоогийн байдлаар нэг 700 орчим тэрбум төгрөгийн тасалтай яваа. Оны төгсөлт гэд бол нэг за нэг их 80 100 орчим тэрбум төгрөгийн таслал гарах нэ гэсэн өрчлөлтөнд тооцоог сангийн сайд эртүүд ярьж байгаа харагдан танилцуулсан байна. Тэгээ танилцуулсан. Гэтэл Монгол банкны ерөнхий одоо бас нэг ингээд гарч байгаа баланс тайлан дээр юм аваад үзэх юм бол чанаргүй зээлийн хэмжээ эхний хагасчлалын байдлаар 11% болсон. 11%. Одоо зээлдүүлсэн 10 төгрөг тутмынхаа нэгийг авч чадахгүй байдалд орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ банкнуудын ерөнхий байдал нь ямар байна вэ гэхээр бол Чингис бондын хэдэн төгрөг байгаа юм шиг байна. 1.5-600 төгрөг байгаа юм. Тэрийг банкнуудад байршуулад банкнууд нь буцаахад засгийн газрын бонд худалдаад авсан. Нөгөө Чингис бондоос маа санхүүжүүлээгээд банкнаас мөнгөө нэхэхээр тэгвэл бондохоо мөнгө өгөх. Тэгэхээр бонд өгч чад. Ингээд дөрөс ингээд бүх юм нь хүлээсэнд орцсон. Энэ үнээс яаж гарах уу, энийг яах уу гэдэг юм ерөөсөө ярьж байгаа байхгүй. Энэ их хөрийг төлж чирвэж чадахгүй бол яах ёстой вэ? Би зүгээр одоо энэ олон улсын жишгээр яадгийг нь бол үнэндээ мэдэхгүй. Чулуунбат гишүүний ярилцлагыг бид Чулуунбат одоо Монгол банкны ерөнхийлөгч байсан Чулуунбат одоо гишүүнтэй бол би уулзаж бас ингэ зөвлөгөө эдийн засгийн талын зөвлөгөө юм авч мэдэхгүй юм асууж ингэж би одоо харьцдаг хүн л дээ. Тэгээд Чулуунбат гишүүний ярилцлагыг нэлээд дээр өгсөн ярилцлагыг уншихад бол манай энэ босгосон бондууд бол хатуу нөхцөлтэй зээлүүч юу гэж ярьж ил. Хатуу нөхцөлтэй. Тэр одоо нэг шалээ байлаа одоо уучлаарай сунгуй барь гэдэг юм бол байхгүй. Болохгүй тохиолдолд бол ер нь манай бүх юмыг гадна талд байгаа манай активуудыг хаагаад ингээд одоо эхнээс нь өрөө барагдуулах тийм л нөхцөлтэй зээл шүү гэж хэлж яхах нь би сонссон. Өөрөөр хэлэх юм бол манай одоо төрийн нэртэй гадаад байдаг одоо элчин сайдын яам зам өшөө юу л байдгийг тэр юмнуудыг нь бол шууд одоо хаагаад барьцаалдаад авах ийм нөхцөлтэй шүү гэдэг тийм ярилцлага өгч явахын сонссон. Бодвол энэ яг энэ чиглэлд олон улсын төвшөнд ажиллаж исэн энэ өндөр боловсралтай хүн нэгийг хэлчихэл одоо сануулж ил би ярилцлага өгсөн бахаа л гэж би бодож байна. Сүүлийн жоохон тийм муу ам ихээр гадуур яригдах боллоо. Бид нар өрөө өгч чадахгүй бол газар нутгаа өгнө гэж. Зүгээр одоо бид одоо бас бодож явахад илүүтэхгүй л асуудал гэж би бодож байна.
Өөр юу тийм болох нь одоо болно гэж одоо биеийн тодлоо ирээд яах вэ? Тэгтээ сая одоо тэр Тажикстанд хятадууд яав нэг уул авчлаа шүү дээ. Тэгээ нэг уул авчлаа шүү дээ. Тэгээ одоо бидний нэг анхаарах асуудал энэ хятадын swap гэдэг хятадын юаны swap гэдэг ингээд Монгол банкныг аваад байна шүү дээ. Одоо 15 тэрбум болгочихсон бидний одоо зээлийн нэг шугам шүү дээ. Энийг аваад хэрэглээл яваад байдаг. Одоо валютын зохицуултыг баг би энэгээр хийж байгаа болов гэж харж байгаа. Энэ осолтой шүү дээ. Та тэр ярьцлага хугацаа ерөнхийдөө өндөрлөх тал руу орж байгаа юм байна. Тэгэхээр ингээд та тэр өнөөдөр улс оронд болж байгаа нөхцөл байдлын тараас тавчгаа ярилцлаа. Хамгийн сүүлийн дүгнэлт одоо уруудаад байгаа энэ цаг үеийг яаж зогсоох вэ? Буцаагаад яаж дээсэн татах уу? Байрлал нь аваачих уу? Хамгийн зөв одоо ингээд хүн бүхний хийх ёстой үйлдэл юу вэ? Бид нар уруудж яана гэж те. 25 жил тэмцчихээж те энэ бүх улс төрийн хүчин энэ бүх намууд 25 жил ардчил гэж ард түмэнтэйг нийлж явж байгаад бид нар 12 онд одоо хүрсэн 22 3 жил. Тэр гадныхны итгэлийг яаж бид нар олж авсан? Яаж хөрөнгө оруулалтыг татаж чадсан? Ямар сайхан мөнгөтэй байв? Гадчаад авч явсан иргэд маань бүр одоо ирээд Монголдо ажлын амьдрын үр хөвгттэй болъё. Эхнэр хүүхдүүдтэйгээ амьдр гэд хичнээн гоё ийм зүйлийг 12 он гэхэд бид нар бий болгож чадсан. Ингээд 3 жилийн дотор энийг буцаагаад 90 онд нь очтол бараг худалч хүнд нурааж чадж байгаа байхгүй. Тэгэхээр хугацааны хувьд нэг юм бодогч байгаа. Бид 20 гаруй жил явж ээж 12 онд очсон. Одоо дахиад энэ үнийг буцааж босгож ирэхийн тулд маш их ажиллах хэрэгтэй. Зардлаа бид нар энэ тансаг хэрэглээ илүү дутуу зардлуудаа бүгдийг танах хэрэгтэй. Энэ улс төрийн хийрхэл, энэ намууд одоо бизнесмэнүүдийг нам эвсэл холбоогоор нь ялгуурлаж ажил төрөл өгдөг, энэ авилгал хээл хавхуул, энэ юмудаа таалцал, уурвалт энэ бүх юмнуудыг бид нар зогсоох хэрэгтэй. Ингэжээж бид нар хатуу эдийн засгийн хатуу бодлого явуулж ээж одоо бид нар энэ уналтаа зогсоож эдийн засгаа тогтворжуулж ард түмнийхээ амьдралыг хэвэн болгох зам руу явна. Тэгэхдээ энэ бол тийм богинохон хугацаанд 1-2 жилийн дотор би хийчнаа гэж лавл би харахгүй байна. Одоо бол нэлээд одоо хүчтэй зөв бодлого явуулж ээж тэгээд тогтвортой улс төртэй байж ээж бид нар энэ эдийн засгаа одоо авч явна. Одоо энэ удаад бол өнгөрлөд үснийх нь тогтвортой байх үеэр энэ одоо хамгийн одоо салга гэдэг юм уу ийм ил засаг төртэй байж шүү дээ. Тэгэхээр энэ хүрээд ярилцлага нэвтрүүлгүүгээр өндөрлөж байна. Бид нар улсын хурлын гишүүн Хаяарва байлаа танд одоо бас ажлын хажуугаар студиуд ярьцлага өгсөн танд их баярлалаа. Ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр эргөө үзье.